За асуулгын хариултын 1-дэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх анхан лавлгаа шатлан эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын сангаас олох төсөв тоо хэмжээг хязгаарласнаар иргэд тусламж үйлчилгээг хүртээмжтэй авахд хүндрэл учруулж байгаа хэрхэн шийдвэрлэх талаар гэдэг дээр 2 дахь параграф дээр ингэсэн байна л да. Анхаарчны эрүүл мэндийн байгууллагын төсвийг 24 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад 34 тэрбумаар нэмэгдүүлж огт бууруулаагүй. Үүний зорилго нь лавлгаа шатлан эмнэлэг, сувилал, хувийн эмнэлгээс өмнө авч байсан зарим тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас авах, эмийн үнийг хөнгөлтөөр авах зэрэгээр анхан шат руу архаг өвчнийг чиглүүлэх бодлоготой уялдуулсан гинэ. 2 зүйлийг асуух гэдэг юм. Унаж татдаг хүүхдүүд байгаа. Сэтгцийн одоо оюуны мэдрэлийн шалганд бэрхшээлтэй. Энэ маань архаг гэдэг энэ ангиллалдаа орж байгаа юу гэдгийг асууж байна. Хоёрдугаарх нь хэрвээ орж байгаа бол энэ сэтгэс нөлөөт болон унал таталтай юм бол асраад байгаа. Олдоц ханган нэлбэлтэнд хангалтгүй байгаагаас хавсарсан онштой хүүхдүүд багш зөндөө олон тий. Тэр хүүхдүүдэд гадаад улсаас эмийг одоо ах トゥ хамаатаас одоо ээж аав хуурай зөөвөрлөд ингээд авч уугаад байгаа. Тэгээд олон улсаас гадаадаас заримдаа хүнээр зүүд юм уу эсвэл илгээмжээр аавна энэ нэг үнэтэй. Тэгэхээр хүн болгон гадаадаас тэр үнэтэй эмийг авч чадахгүй байгаа учраас заримдаа тэр эм нь тасалдчих юм. Тэгээд нөгөө ээж аав нар чинь нөгөө хүүхдүүдтэй нөгөө хүнд хэцүү үед нэмийн уулах хөлөө яах вэ гэдэг ингээд тэр айлын амьдрал бол хүнд байдал орж байгаа байхгүй. Маш олон эцэг эхчүүдийн гар усахтай ийм бичиг ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр төр өөрөө ер нь энэ эмийг аваад юм нөөц мөц бүртүүлж болдго юм уу болтго юм уу гэдэг дээр би асуумаар байна. За хоёрт болохоор тэр эмэндийг орж ирэхэд тэр олон улсын эмчнэрийн бичсэн эмийн удирдамж манайхтаас зөрөөд идэг асуудал байгаад байна те тодорхой юмуд дээр та нар мэдчихэл байгаа. Салбар зөвлөл хизээ хуралдаад энэ стандартыг сайжруулах вэ гэдэг төр яг энэ 3 асуултан дээр нэг тодорхой хариулт өгөөч. Эцэг эхчүүд маань бас сонсох байх. За мөнгө сайхан сайд хариулна. За бид нэр энэ унал нэгдүгээр энэ эмэн дээр бол ямар нэгэн байдлаар цочмог архаг төлөвлөлт гэж байхгүй шүү дээ. Тийм учраас эмийн санхүүжилт бол явдгаар явна. Энэ жилийн хувьд одоо хөнгөлөлттэй юмныг олгох санхүүжилт ус нэмэгдсэн. За нөгөө талаасаа бидний даатгалаас хөнгөлөлтөө олгож байгаа юмнуудээр нэг их усүрийн худалдан авалтын зохион байгуулалтаар 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг эрүүл мэндийн даатгалын сан дээр хийх ийм төлөвлөлтүүдээ хийгээд энэ юмнууд маань эхнээсээ орж ирээд үр дүнгээ өгөөд эхэлж байгаа. За тэгэхээр унал даатгалтын хувьд гол хэрэгжилж байгаа нэр төрлийн юмнуудыг бас нэгдсэн их усүрийн худалдан авалтаар оруулж ирэх ажил маань хийгдэж явж байгаа. Гэхдээ энэ дээр энэ унал таталтай хүүхдүүд маань маш олон улсад очиод олон одоо өдөрдөмж заавраар эмчилгээгээ бичүүлсэн байдаг. Тэгээ энэ чинь баг нийтдээ баг 42 төрлийн эмнүүд байгаад байна. Тэгэхээр энэ 42 төрлийн бүх эмийг одоо оруулж ирнэ гэдэг зүйл бол баг гол нэр төрлийг нь оруулж ирээд үлдсэн энэ нэр төрлүүдийг нь одоо амар их хэлбэр энэ хувийн хвшлүүдэд оруулж ирэх энэ боломжийг нь бүрдүүлэх энэ ажлыг бид нэр зохион байгуулад хийж байгаа. Салбар зөвлөлүүд одоо манай яамн дээр чинь 42 төрлийн салбар зөвлөлөө нэмчилгээний одоо эмчилгээ онцлогоо үйлчилгээ явуулахад шаардлагатай салбар зөвлөлүүд эдгээр маань тодорхой хугацаанд хуралдаад хилцэх асуудал байгаа бол шаардлагатай хурлуудаа хийж байгаа. За энэ яг унал таталтын үед үзүүлдэг тусламж үйлчилгээний салбар зөвлөл маань саяхан бас нэг хуралдсан шиг санаж байна. Тэгээ энэ өдөрдөмж гайдлайнуудыг бид нар ер нь олон улсын түвшинд хүргье. Нэг энэ өдөрдөмж гайдлайнтай болёо. Тэгэхгүй бол өнөөдөр манай улсад яг тийм тогтсон бүхэл төрлийн өвчлөлийн үед олон улсын стандартын дагуу хийгддэг одоо автодейт шиг тийм гайдлайн байхгүй байна. Тэгэхээр энийг бид нар нэгдсэн журмаар хийгээд хамгийн гол нь эмчилгээ онцлогооны одоо энэ шинэ технологи нэвтэрж байгаа энэ үед эннийхээ байнгын апдейтийг одоо хэн хийж явах вэ? Яаж хийж явах вэ гэдэг энэ зүйлүүдээ бүгдийг нь тодорхой болгож байгаа. Тэгэхээр энэ маань ирэх намраас хэрэгжээд эхлэх юм бол манайхаа одоо бүх төрлийн өвчлөлтөөрөө тодорхой өдөрдөмж гайдлайнуудаа хэрэглээд явахгүй бол одоо өнөөдрийн байдлаар яг бүхэл төрлийн өвчлөлтөөрийн тодорхой өдөрдөмжүүд маань бэлэн биш байдалтай олон улсын гайдлайн одоо хамгийн олон улстай хамгийн их улс хэрэглэгддэг энэ автодейтийг бид нэр өнөөдөр ерөөхдөө хэрэглээд явж байгаа л гэж энийг
энэ шалгуурыг тавиад явж байгаа гэж ойлгож байна.